iOS 16 developer beta 7, за тэгээ public beta 5 нь бол гарсан. За тэгээ багтаамжлалын хэмжээ нь миний барьж байгаа iOS-ийн дээр бол 294 мегабайт болсон байна. Яг хөө ерөнхийдөө бол яг сүүлийн хэдэн бетанууд дээр бол мэдээж хэрэг апдейтныхаа хэмжээ бол багасж байгаа. Одоо шууд нүдэнд мэдгэдэггүйц шин фичерүүд бол ерөнхийдөө бага нэмэгдэнэ гэсэн үг юм аа. Үйлдвэрлэлийн системийнх нь яг дугаар нь гэвэл 20A 535 6A гэсэн байгаа жижиг А. Ерөнхийдөө л яг хамгийн артлынх нь ерөнхийдөө жижиг А болцсон байвал ерөнхийдөө л яг тухайн үйлдвэрлэлийн системийн яг одоо нийт дийлэгдэх одоо хувилбарлуугаа ерөнхийдөө нэлээд төгч байна гэсэн үг. За тэгээд энэ бол мэдээж хэрэг одоо бүр ингээд 7 дахь бета болж байна. За тэгээд бид нар бол 8 дахь бетаг харна гэж ерөнхийдөө гарнах гэж яг бодож байна. Тэгээд 8 дахь бетагийн дараа RC буюу GM релиз нь гарах бах. Тэр нь бол ерөнхийдөө юу гэхээр хамгийн эцсийн iOS 16-гийн хувилбарын одоо яг өмнөх одоо бэлэн болсон яг адилхан буюу бэлэн болсон хувилбар нь гэсэн үг. За тэр бол одоо гарах бах. За тэгээд тэрний өмнө харин бета 8 гарах нуугүй юу гэдгийг бол одоо гайхаад байж байна. За тэгээд мэдээж хэрэг нэг iPhone 10R, iPhone 11, iPhone 12 mini, iPhone 13 mini гэдэг энэ дөрвөн iPhone-ыг барьж байгаа хэрэглэгчдүүд одоо үдчихэж магадгүй батарейны үе нэмэгдсэн болов уу нэмэгдээгүй болов уу гэж асууж магадгүй. За хариулт нь гэвэл ингээд нэмэгдээгүй бол хэвээрээ байгаа гэсэн репортууд бол явж байгаа. За тэгээд энэ дээрээс одоо жишээ нь би одоо жоохон сэтгэл гондор болох гэдэг гээд юм л та. Бүгдэнд нь тэг шандахгүй ингээ ягаад бас ингээд Apple ингээ өвчгнөд оноо те. Одоо л ингээд угаасаа бетануудын сүүлийн хувилбарууд дээр ерөнхийдөө нэмэгдчих бах таа гэж ерөнхийдөө хэдүүлээ бодож ирсэн шүү дээ. Одоо батарейны одоо ноочтой iPhone-ууд дээр бүгдэн дээр нь зэрэг гисэн чинь бол ерөнхийдөө л одоо ингээ бараг л худлаа болж байгаа шиг байна. Тэгэхээр одоо худлаасан шалтгаан нь одоо ойлгох хуц хамгийн ихний тайлбар нь 12 mini 13 mini дээр бол амар жижиггүй учраас одоо тэр хувийнхын тоо ерөнхийдөө аягүй жижиг харагдана. Тэгэхээр ерөнхийдөө авцалтахгүй гэж одоо тайлбар нь бол явж байна. За 10R 11 дээр болохоор зүгээр л дийлсний хэмжээнд баг энгийн 10S-с том тэгсэн мөртлөө LED дийлэгч биш учраас LCD учраас одоо ингээд хувь нь одоо байхгүй багтаа гэж одоо бодож байна. За тэгээд яг дийлэгчнийхэн технологитойч биш зүгээр л одоо хамгийн үндсэн загвар нь биш арай хямдхан загвар нь учраас одоо ингээд батарейны явж харж чадахгүй шүү гэж одоо iOS 16-аар дамжуулж Apple-ийн зүгээс одоо хямдхан төрлийн утас авсан хүмүүс одоо ингэж одоо хандж ийн л та. Тэгээд надад бол үнэхээр одоо энэ таалагдахгүй байна. Эцсийн хувилбар дээр одоо заавал нэмээсээ дээ гэж л одоо үнэхээр залбираалаа чинь. Тэгээд баг үгүй л ах л та. Мэдээж хэрэг сүүлийн хэдэн бетад дээр нэмэгдчих байсан баг. Ерөнхийдөө шууд хамгийн ихний бета 5 гараад бета 6-аас ерөнхийдөө бол нэмэгдсэн бол бета 6-аас л нэмэгдэх байсан. Тэгээд үдийн ингээд бета 7 дээр байхгүй нэхэр ерөнхийдөө бета 8 дээр ч байхгүй байх. iOS 16 сүүлийн хувилбар дээр ч ерөнхийдөө бас байхгүй байх. За тэгээд энэ яг үйлдвэрлэлийн системийн хамгийн одоо өөрчлөгдсөн чухал зүйлсүүд юу гэхээр мэдээж хэрэг шууд кодны сайжруулалтууд байгаа. Батарейн зориулсан болон iPhone-ы одоо хурдан зориулсан сайжруулалт бол орсон гэсэн үг ээ. Ерөнхийдөө бол яг одоо сүүлийн хэдэн бетанууд дээр яг сүүлийн 2-3 бетанууд дээр би та нарт хэлсэн. Яг одоо цэвэр яг нүдэнд одоо харагдах шинэ өөрчлөлтүүд бол хамаагүй харьцангуй бараг л байхгүй. За тэгээд утасны чинь ажиллагаа болон батарейн дээр одоо сайжруулалтууд бол одоо ингэ явж байгаа гэж хэлсэн. За тэгээд бичлэг үзсэн баярлалаа. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа бета 8-ын бичлэгээр одоо эргэж уулзна гэж бодож байна.